одоо тэмдэглээд бид ч одоо олон жил болж байгаа юм нэмээд тэгэхээр тэгээд энэ бол одоо бидний залуу үеийн хойчд бол энэ түүхийг сануулсан их оронч үзлийг одоо төрөвшүүлж ойлгуулсан юм чухал одоо би ойлгож байгаа. За тэгээд өнөөдөр бас би энэ хуралд илтгэл тавьж олсож байгаад бас их баяртай байна. За тэгэхээр өнөөдөр миний би 8 дугаар богж явцлан бодогддог хүрээний сайд Сандаа нарын харилцааны зарим асуудал гэсэн одоо сэдвээр илтгэл бэлтгэж ирсэн. За яг зүгээр энэ богтаанд Монгол улс байгуулагдах энэ нэг үеийн түүх бол за бидний хувьд бас нэлээд сайн мэддэг. За манай одоо олон сайн судлаачид үнийг олон талаас нь судалж шинжиж за нэлээд тодорхой ингэж бичсэн ийм сэдв. Тэгэхээр яг өнөөдөр би бол зүгээр яг сэдвээ ингэж өгсөн ч гэсэн та бүхнийг их төдийлөн бас сонсоог болов гэдэг үүднээс Сандагийн талыг яхаа илүү ярьж ийг бодож байна. За тэгэхээр энэ 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны энэ Монголын түүхэнд болж өнгөрсөн чухал энэ үе бол мэдээж 1911 оны үндсэн эхлэлний хувьсгал. За тэгээд тус хувьсгал бол одоо монголчуудын олон жилийн одоо энэ шаргуу тэмцлийн үр дүнд 1911 оны 12 дугаар сарын одоо 29-ний өдөр биелэлээ болж за Монгол хүмүүр бол одоо баярлсан юм чухал өдөр гэж. За тэгээд одоо мэдээж энэ түүхэн цагт бол 8 дугаар богж явсан тэргүүтээ Монголын их орончд одоо санаа сэтгэлээ нийтгэж харь улсын дарааллаас Монгол үндэстнээ аварч чадсан ийм чухал өдрөө. Тийм учраас бидэнд их орон эрхчлөө тусгаар тогтнол гэдэг зүйл бол ямар их үнээр одоо олддог вэ гэдгийг бол энэ түүх бол одоо харуулж өгдөг юм а гэж хэлсэн. За тэгэхээр энэ би өнөөдрийн ярих сэдвээ бол энэ хоёр хүн дээр үндсэндээ тулгуурлаж ярина. За тэгээд Сандаа дээр бол илүү ашиглаж ярих гэж хэлсэн. Тэгэхээр би агуулгын хувьд бол нэгдүгээрт Сандаа хамбаны өвгдөө эцсийгээд баг болон эдэр насны тухайс товч ярив. За хоёрдугаарт Сандаа хүрээний сайдаар томилогдсон тухайс товчгоо ярив. Гуравдугаарт нь богж явдлын бодогддог хүрээний сайд Сандаа нарын харилцааны ихэнх үе. За тэрэн дотор одоо энэ хүрээнд тусан ламдрын зовлоноор жишээ болгож бас илтгэе гэж одоо бодсон юм а. За хоёр дахь үе нь бол энэ явцсандаа бодогддог хүрээнээс Сандаа нарын харилцааны дунд үе буюу за Халх Монгол тусгаар тогтнол хөдөлгөөн өрнөсөн тэр үеийг бас жишээ болгож ярих гэж бодсон. За гурав дахь нь бол бас одоо энэ явцсандаа бодогддог хүрээнээс Сандаа нарын харилцааны сүүл үе гэж аваад тэрийг бол Сандаа хүрээс хөөгдсөн үеэр одоо бас жишээ болгож бас ярих гэж бодсон юм а. За тэгэхээр энэ бид энэ Сандаа гэдэг хүнийг бол уг нь бүгд мэддэг те. Сандаа амбан гэж яриад байдаг. Энд болоор одоо манай эрдэмтэн зохиолчид Ирэмчингугаас ахуулаад одоо зохиол ном хүртэл бичсэн байдаг. Мэдээд байдаг. Гэхдээ яг энэ үний нарийн одоо бас энэ намтрыг бас төлөөлөл мэддэггүй юм шиг үлээ. Тэгэхээр би өөрөө энэ чиглэлээр доктор хамгаалсан учраас бас боломжийн хэрэг дуг энийг нэлээд бас гаргаж бичсэн. Гэхдээ ном юм болгож арай гарч амжаагүй байгаа тийм. Энэ талаар товчхон бас ярьж тий. За тэгэхээр энэ Сандаа гэдэг хүний нэр бол Монголын түүх сурвалжид бол бас олон янзаар бичигдсэн байдаг тийм. Сандоо вэ, Сандуу гэдэг хэлдэг. Гэхдээ мэдээж бол энэ нэг нэр тийм үү Сандаа гэсэн. Гэхдээ энэ манай өвөр Монголын одоо эрдэмтэн багшлын ярьж байгаагаар бол Сандоо гэдэг ийм нэр хятад үг бол байдгүй гэж хэлж байна. Энийг бол бараг сандаг гэсэн монгол үг байх гэж тийм санаа хэлжсэн тийм. Гэхдээ энийг бол батлагдсан байх бол та бараг тийм үг байх гэж ярьсан шүү дээ. Сандаг гэсэн төвд монгол нэр гэж магадгүй гэж Монгол. Тий. Тэгж хэлсэн тий. Тэгээд Сандаа амбан бол энэ Чин улсын бүрэн засагч хааны 10 дугаар он буюу 1871 оны 5 дугаар сарын 22-нд төрсэн юм байлээ. За бас нэг 1869 он гэсэн тоо бас байдаг юм байлээ. Гэхдээ би энэ 71 оноор нь бол авсан. За тэгээд тухайн одоо Чин улсын Жожо мужийн Ханжоо улсд төрсэн юм хүн. За Ханжоогийн сэргийлэн суух цэргийн одоо ошууны хүн юм байлээ. За ер нь бол энэ Сандагийн өвгдөөс тэр чиглэл одооныхор бол цэргийн мэргэжлийн хүмүүс ерөөс тийм байлээ шүү дээ. За ингээд одоо уг сэргийлэн суух цэргийн одоо тийм хүн тий. За тэгээ энэ хүмүүс бол одоо үндсэндээ өвөр Монголын Шулуун цагаан ошуунаас одоо Манжуугийн Шулуун цагаан ошууны монголчууд. За одоогийн хятадын Пүүшин гэж хот байдаг тий. Пүүш бол монголжуу шүү. Яг тэр монголжуу ошууны одоо монгол юм билээ. Харчин юм уу да тий. Харчин монголтай. Тийм юм билээ шүү дээ. За тэгээд Сандаа амны талаар яг зөв монголоор ярьдаггүй гэж хүмүүс асууж байдаг. Яг ярьдаг гэсэн баримт бол би болж үзэг бас ярьдаггүй гэсэн баримт болж үзэг. Ямар ч хэсэн монгол хэлээд ойлгодог юм бил. Гэтэ илтгэхдээ бол хятадаар болцоо ярьж байсан баг тий. За ийм бол одоо юм шүү. Тийм учраас Сандаа ам бол монгол цустай монгол хүн шүү. Монгол хүн бил.
За тэрний овг нь бол одоо Жуммуи овгтой. За хятад нэр нь бол Жан гэсэн нэртэй. За хятадын тийм соёл хэрэгтэй давхар нэг номын нэр янз янз нэр авдаг. За тийм нэрүүд нь билээ шүү. За тэгээ монгол нэр нь бол одоо миний түрүүний хэлснээр сандаг байж магадгүй тий. За тэгээд биш уучлаарай хятад овг нь Жан овг шүү тий. Жан овг өөрийнх нь хятад нэр болохоор Жанлиу Чао гэсэн нэртэй ийм хүн юм билээ. За тэгээ сандагийн үг дээрс бол одоо гэр өрхөн үе үлрэн зүүн хойд орны Пүүшин гэж зүрх ярьсан. Одоо манай монголчууд шүү дээ. Ядсуул хятадууд Пүүшин гэдэг өөрчлөлтсөн. За тэр ушуунд бол нутгалж байсан. За Чин улсын Ээр засагч хааны одоо үе 1645 онд сандагийн үг дээрс бол сэргийлэн суух цэрэг дагаад тэр Жожи мужийн ханжуур бол орсон ийм хүмүүс юм билээ. Тэгэхээр хэдэн үеэрээ дотор газар суугаад ер нь бол Монгол суслаж гисэн одоо хятад болсон ийм хүнтэй. За тэгээ энэний тухай нөгөө манай одоо алдарт эрдэмтэн Эренчунгоо нэг ном дөр байдаг шүү дээ. Төмөд манай өвөр Монголын одоо энэ харчин хорчин төмөд монголчууд бол одоо өөрийгөө соёлтой гэдгийг харуулах гэж хятад хэл сайн мэдэхгүй байж одоо хятад хоолны цайны ойр зөрөө гэлж хэлдэг. Тэрийг бол өөрийгөө их өндөр соёлтой гэж боддог гэж тийм нэг бас жишг төрүүд их байсан байгаа шүү дээ. Одоо ч бас байдаг ч яг үнийг л дээ. Нэг ингэж санаатаа санамсгүй байдлаар маяг хэлж ярьдаг. За тийм юм бас тэрүүд байсан юм байна тий. За тэгээ саанд бол багасаа цэцэн сэргэлэн ухаантай морь унах номсон аргахта чадамгаар хүүхэд байсан. За өөрийнх нь ярьснаар бол одоо манай гэрийн сургаалаар бол соёл мэдлэг өндөр бичгийн эрдэм төгс сайн кунфу бол цэргийн эрдэмт гаргууд байх ёстой гэж аав ээж сургууль шаарддаг байсан юм бэл. За тэгээ саанда багасаа бол ном эрдэм маш шамдан суралцсан. За тэгэл одоо Ван Янди чинүүдээ сүүвэ гэдэг одоо эртний хятадын дээр алдартай яруу найрагчдын шүлэг өндрийг жээжээ мэддэг уншдаг. За тэр нь бол тэр цаг үедээ тэрийг мэддэг хүн бол бас өндөр боловсролтой мундаг гэж бас үздэг байсан юм л дээ. Тэр одоо шалгуурыг бол өөрийг хангасан ийм хүн байсан тухай бичсэн байх юм аа. За нэг ийм ингэж явсан. За тэгээ яг хуу ер нь бол тэр саанд бол ер нь энэ тухайн манччин гүрний энэ төр засгийн албан байгууллагууд ажиллах болсон тэр үе шаттайгаар дээшээ ингэж дивч явсан байдал нь түүний авга хахтай холбоотой юм бэл. Түүний авга хах нь бол цэргийн бас тийм нэлээд бас дунд тушаалын нэлээд тийм мундаг хүн байсан. Тэгээ аав нь яг эрт нас орсон юм байна. Тэгээд тэр авга хахаа бол дагаж нэлээд явсан. Авга хаан ч их дэмждэг байсан. Тэгээд одоо тэр авга хахаа нас орсон дараа бол тэрний өөрийнх нь цол иргэмийг залгамжилж аваад одоо ингэж явсан юм хүн билээ. Тэгээ эндээсээ хойш бол өөрөө ингэ идэвч чармалтай ажиллаад манжийн төрөд одоо их үнэнч ажилласан. За тэгээд тэр олон сайн дурдлагууд, сануулгууд манжийн хаанд өргөсөн байсан. За тэр төр засгийн одоо нөхөр хүмүүстэй их сайн явуулцдаг те. Харилцаа их сайтай ер нь тийм нэг сэргэлэн залтай хүн байсан юм билээ дээ. Тийм учраас маш урт хугацаанд бол ингэ дэвшсэн. Юус тасралтгүй дэвшижсэн юм бил. Тэгээ өөрийнх нь бас дээр ажиллаж исэн хүн бас ингэ зөрүүл дэвшин тэр нь бас нэг саанд бас татаж жишээ сүүл бол тэр Хөхотын Мэрний зан гэж ирсэн, Мэрний зан гэж ирсэн. За Хөхотын дэргэдсэн нөгөө хол техник амаржуулагч хот гэж байгаа тийм. Манай нөгөө илүү амгалт гацаа гэдэгтэй адилхан Хөхотын зах хажууд нь тийм хот байсан. Цэргиот тийм төрөл Мэрний зан гэж иржсэн. За тэгээд тэндээсээ бол дараа нь нөгөө янз янзын дурдлага одоо төр засагтаа хитгэвтэй сайлсан учраас хаанд тоогдоод хаан бас тэрийг холж хараад хүрээний сайдаар бол томлогч нааш явсан юм билээ. Иймэрхүү товчтой хөлтэй. Тэгээ яг хуу саанда бол ер нь тэр нас уртлал ерөөсөө маш тасралтгүй амжилттай ажилласан тийм. Эндээс хөөгдөөл ерөөсөө дараа нь манжин пүүгийн засагт ажиллаж байсан гэж байгаа хааны ордны хамаарагч тэгээд одоо янз янзын ажил хийж байсан. Дандаа том том ажлууд дараа нь Жанзуйлын засгийн газарт ажиллаж байсан ба за сүүл Японы үеч гэсэн бас ажилтай л байсан. Их сэргэлэн юм байсан байна. Тэгээд яг сүүлд бол энэ 1200 биш 1941 оны 12 сарын 28-ны өдөр бол одоогийн Бээжин хот бол уушгины одоо манай бол хатгаа өвчтөр нас орсон. Тэгээд тэр дүүнийг бол бас тэр Бээжингийн одоо бас их стэйц оршуулдаг тэр газар бол нас хөдөөлүүлсэн тухай энэ дээр гарч байгаа. За тэгээд Сандогийн одоо үр хүүхдийн талаар мэдээлэл бол би бас олж хараагүй. Яг тийм хүүхдтэй байсан, ихнэр юм байсан гэж. Зөв гэр бүлтэй байсан гэсэн нэг тийм юм бол байгаад байгаа. Тэгээд Сандогийн одоо зөвхөн өөрийнх нь цусан төрлийн ах トゥ нарын хэн одоо ураг удам салаач юм уу удмын хүн бол одоо энэ 3 дахь үеийн гэж байна те. 3 4 дахь үеийн энэ Бээжингийн ардын уран зохиолын хэвлэлийн хоронд бол ажилладаг гэсэн ийм мэдээ би бол олж харсан тийм. Үн ямарсан байдаг юм шиг байна. За нэг ийм зүйл. За саанда бол түрүүн би ярьсан Хөхотын Мэрний зангаар ажиллаж байгаад за төр засагтаа бол одоо их амжилттай дурдлагуу, сануулгуу таандаа өргөж итгэвч чанартай ажилласан учраас хүрээний одоо манж сайдаар бол ирсэн. За тэгээд
энэ ирсэн хугацааг нь бас манайхан зүгээр би ингээд бичиж байхад харж байхад янзын 2 3 янзын оны тоо яваад байдаг. Тэр арга билгээ бас холдсон яваад байдаг юм байлээ. Тэгэхээр зүгээр энэ урд нэг ийм хуучин бэлгийн тооллыг аргын тоол руу яг харьцуулах тийм нэг юмуд байдаг юм байлээ. Хөслөгтүүд байдаг. Тэр нь гэхдээ алдаагүй юм шүү лээ. Тэрүүгээр үдсэн чинь бол манад бол 1909 оны 12 дугаар сарын шинэ нэг өдөр гэсэн гэдэг нэг ийм тоо яваад байдаг шүү дээ. Энийг ингээд жишээд болгосон чинь 1910 оны 1 сарын 11-нд хүрээнд ирсэн байгаа байхгүй. Тэгээд манайх ч бас энэ талаар нэг тодорхой ярьдаггүй шүү дээ. Их удаагүй юм шүү байгаа ингээл одоо манай логик зогшин дээр энэ талын ойлгомжтой ярьдаг байсан. Яг тодорхой тийм бол би бас олж хараагүй. За ийм юм билээ шүү. Биш 1910 оны 1 сарын 11-нд хөхөтөөс гараад чуул тоолгаар дамжаад тэндээсээ хүрээний зүг мордож 1910 оны буюу одоо аргын тоолоор 10 оны 2 сарын 5-нд манай хүрээнд ирсэн гэсэн. Ийм нэг тоо хэл гаргасан шүү дээ. Тэр одоо жоохон зөрөөтэй би бас энэ дээрээс өөр эргэлзээд байгаа. Гэхдээ тэр хаттын тэр шилжүүлдэг тэр хоомдын бол нэг алдаагүй гэж ярьж байсан манай урдлын хүмүүс бол. Тэгэхээр би тэрүүгээр энд оролцсон гэдэг. За. Тэгээ ингээд бодохоор нэг удаагүй ч юм шиг одоо аль заваар нь тэр их олон ажлыг амжуулсан. Мэдхгүй энийг одоо манай оронгоо багш наад байдаг одоо миний энэ чиглэлийн одоо эрхэм дээд багшлаар. Тэгээ энэ дашрамдас би оронгоо багшийнхаа аав Жамсрын багшийг одоо ярих гэж үзэж байна. Яг би энэ үнийг шүтдэг байхгүй юу? Ялангуяа миний судалгааны ажилд Жамсрын багшийн тэр нэмгэн цагаанууд маш илүүгийтэй маш илүүгчтэй одоо манай оронгоо багш таанаас чинээрээ ингээд надад 2 3 олдсон. Тэр ном бол надад маш их одоо нэмэр болсон багшаа тий. Одоо миний өөр энийг ойлгох одоо бичих тэр нэг суур болж өгсөн шүү дээ. Энийг бас би бас хийлье гэж бодож байна. Тэгээ би ном бичвэл бас энэ хүний тухайс дунд нь шигтэй болгож оруулж өгнө багшаа. Тэр та надаас биччихээр ингээд явчихгаа зүйл тий. Тийм дуртай тий. За ийм зүйл тий. За тэгээд энэ тухайн үеийн манж сайд шинээр томилогдсон очихгүй юу ажил албаар өртөөлөн явах үед замын гудас дагуух нь чуулган газруудад маш хүндэл учирдаг байсан юм бэл. Тий. Жишээ нь одоо манай нөгөө алдарт түүхч бас л одоо миний Жамсрын багш юм бас нөгөө шүтдэг хүн наваа номжлогон бичсэн энэ номонд бол тодорхой бичсэн багш өөрөө энийг харж үзсэн учраас тэгээ би зөв товчхой нэг бас ярьчих тий. За их сайд өртөөлөн ирж айшгүй гэсэн зарлал мэдээ ирсний дараа тэдний сууж хоноглох гээр хэрэгслийг хошууд хамгуурт бэлтгэх тухай заавар болон зургийн төлөвлөгөө ирүүлдэг гэсэн гэж юм тэр үед. Ингээд эрэх тусгай сайдын тооноос хамааран хүн бүрт зориулсан 3 гэр бариулан заав. Хонох газар болгоно. Гэрүүдийг урагш шандуулан барих ба 2 талын гэрийг голын гэртээ залгаж барина. За манай Зүү аймгийн одоо гэр залгаж барьдаг шүү дээ. Тэр үчиг тийм өрөө болгож одоо залгаж барьдаг гэсэн юм заавал. Нэг хаалгаар ороод 2 талаар давхар дамжиж явдаг гэртээ. За ингээд энэ бол нэг хаалгаар ороод баруун зүүн талын гэрлөө дамжиж ордог тусгай хаалгатай байсан гэж байна. За мөн гэрүүдийг гоёмсог торох цэмбэн хөшиг ханц дэвсгэрийг гүйцэтгэж улаан эсхий туурах цэмбэн олбор зэрэг бэлдэх тавина. Бүрэн тогтсон юм юутай мэлээ шүү дээ. Дараа нь гурвалсан гэрүүдийн чанга хурдан талд нь яг тэр гэрийн өөдөөс нь одоо манайх бол хоош наргалаад гэсэн. Нэг гэрийг барин тэр нь бол галтайхны гэр заавал барьдаг байсан. Тий, барьдаг байсан юм. За тэгээд тэнд бол хоол цай бэлтгэнэ гэж юм. За манж сайдуудын улаан морийг цаглашгүй олон сайдын сууж явах сүүг тэргийг бол дамнан явах тусгай жороо мордыг одоо алшаагаас авчдаг гэсэн юм шүү. Тэр зөөлөгийн жороо явуултаа. Танаа зураг бүр харсан уу? 2 морин дээр юм дамуурган тийм юм хэрэгжсэн юм л шүү. 2 морин дээр ингээд тохоод ингээд өргөжтэй. Тэгээ нэг хүн хойно суугаад тэр дунд дамуурган дээр сүүхэн дотор бол амбан суугаад явна гэсэн үг тийм. Тэгэхдээ одоо бол хэцүү л дээ тий. Тэгээд мөн дагалдах сайдуудын унах гоцсан ашаа морд, ачлахын морд, хүрэх булаачдыг бэлдэх ёстой гэж. За эдгээр гэр улааг бэлтгэхээр чуулган даргын мэдээ зарлах их хүрээний сайдын цагдаа нар үргэлжлэн ирж бэлтгэсэн гэрийг шалгаад гоод сонгох зэрэг маш их одоо хөндрөл учруулдаг байсан зэрэг. Энэ үндэ нэг шөнө хоноод явах хэрэгтэй бол өчнөө чирэгдэл гаргаж хошуу чуулган ард олныг зовоодог байсан нь тэр үеийн чин улсын төрийн тогтолцоо ямар одоо байсныг харж болох юм аа гэж. За хань ийм бол зүйл шүү тий. За энэ дээр нэг сонин зүйлийг архиваас олж харсан манж сайдуудыг ирэх болгонд шинэ сайдыг ирэх болгонд 9 цагааны алба бас барьжсэн юм шүү. Манай халахын энэ аймагуудаас ээлжлээ. Тэ? Би нэг ийм баримтаас олж харсан, үзсэн, өөрөө суулж байгаа архиваас хүмүүс өмнө үзсэн байдаг юм. Ерөн өндрөөс олж хараагүй шүү тий. Жишээ нь Хевтостын 2 дугаар он буюу 1910 онд хүрээнд Саандаг шинээр томилогдсон ирэхэд 9 цагааны бэлдэх тухай Хэрлэн бар сотын чуулган даргаас гаргасан нуулуур бичиг байгаа тий. Энэ дээр бол яг юу бэлдэх тухай нь заагаагүй. Өөрөө бас мэдэхгүй тэгээд тэр аймагаас асуу, энэ аймагаас асуу гэсэн тийм утгагүй нэг бичиг байгаа байхгүй. Ямар ч хэсэг нэг бэлдээд нөхрийг эртөөдөг ухцж авсан юм шиг байна тий. Авдаг байсан юм шиг байна тий. За энийг би яриад явах цаг барих учраас дараа нь та нар хэвлэлтгийг харж байна тий.
За тэгээд Саандаа амбан бол улаан хөртөөр дамжин халах Монголын их хүрээнд чиглэн явж Түмэн газрын урт цагаан хэрмийг чуул таалганаас хөндлөн уудан Монголын одоо тал нутгаар одоо ингээд энэ дундуур явж сэтгэл тэнүү явсан нь мэдээж тодорхой байх тийм ээ. Ингэж явсаар бол нэг л өдөр зорьсон газраа ордож туулгалыг гатлаа сүрлэг сайхан богдгон уулыг багтан сонирхсоо хүрээний Маймай хотын зүг явдал урдаас нь албаны хүмүүс өгтөн тосож зориуд барьсан улаан халдсан өргөнд тосон уруулж амар амгалангийн одоо ирж өслөөд түр амраасан тийм амраас. За удалгүй хүрээний Маймай хотын бараа харагдаж байдал нь Бээжингийн барилгатай их төстэй тийм ээ гудамжаар ороод за ингээд явсан тухай бол ингээд энд гарч байгаа тийм. За тэгэл одоо энэ замын дагуу бол одоо 8 худалдаа хийсэн Орос төвд Монгол хүмүүс одоо хятад хүмүүс таарсан тухай ингээд өөрөө бичсэн байна тийм. Би голцсон өөрийнх нь нөгөө уршаа Бээжин рүү хаанд өргөжүүлсэн голцоо тэр нөгөө баримтуудын дээр тулгуур бичсэн дандаа голцоо тийм бол өөрийнх нь өргөсөн тийм. За ингээд Саандаа амч ирснийхаа дараа цаг агаар дуулаарангууд бас энэ авирч аял зугаалаад богд хамаал туулгол молоор ингээд сайхан сэлгүүцээд орчин тойронтой танилцсан байна. Ирсэн доор их сайхан төсөн байлгүй тийм ээ. За тэгээд Саандаа амч өөрийг шүлэг өчтөг юм байсан юм бэл. Одоо шинэ ингээд нийгэмд оролцож байгаа нийгэм хараад тэрийг хараад шууд шүлэг зохиогоор өчтдөг гэсэн. Тэгээд тэрэн дотроос нь Саандагийн тухай одоо шинэ би амьдрал ах уянтай холбоотойгоос мэдээ нэлээд олж авсан тийм. Шүлэг 12 дотроос нь тийм. Ялангуяа миний үед одоо бурхан болсон амьд байсан дээр Өвөр Монголын багшийн сургуулийн төмөр багны гээд багш байсан 60 төвшин юм. Тэр хүн бол Саандагийн шүлэг 18-ыг судалсан. Тийм үү. Тэр хүнээс бас нэлээд бас баримт явуулж авч байсан. Тийм бас сонирхолтой хүн байсан билээ шүү. Тэгээд түүхсүүдээр янз янзын хуучны юм сонирхдаг. Ямар сайн дээр налаахын тийш мончуур хааны өшөө энэ төрөйг очиж үзэж хийв энэ төр аваад уршин Бээжинд явуулсан гэдэг чинь. Хаа байсан одоо аран гараа очоод нөгөө төрөг билэг бүлтэйг хааны өшөө дээр хүртэл очоод бичээсэн хийсэн шүү тийм ээ. Ер нь тийм их бас сонин хоббитой. Хуучны янз янзын үнэтэй ховор ном зохиолыг цуглуулдаг. Ийм бас тан ус мус юу одоо шүлэг 11 цуглуулдаг. Тэр оригинал юм тийм. Бас сонирхолтой хүн байсан юм билээ. За тэгээд нэг юм тий. За ингээд 3 минут. За тэгээд хоошгоо өгшөөл яг ойлгомжтой би түрүү хэлсэн нөгөө ламдрын зовдооны асуудал дээр бол би товчхон ярьчих. Ирээд дөнгөж 27 хонд ирэл ламдрын зовдооны асуудал мандсан. Тэгэхээр Дааван гэж хятад одоо мод зардаг үс байсан юм шүү дээ. Тэрнээс нэг мод авсан чи халамцсан 2 3 лам очоод орондоо сөргөөсдөд ирүүл үсээд тэгээд зодоо мандаад тэр зодоонд нь ламнар татгаж гандагаас авчиж лимбон зодоо болоод сүүлдээ чулуун мод байх нь үлгэлцээд нөгөө хүрээнд байсан хятадын шонхоо зэрэг тийм. Би энэ нэг гол юм ярих чинь манай энийг бас мэддэггүй шүү. Төөрөл дээр яваад байдаг. Шонхоо, шинхоо гэж янз бүр дуудаад тийм. Яг зөв дууд нь суанхоо юм биш хятад нэг суанхоо гэж. Энэ болохоор суанхоо зэрэг болохоор ийм юм билээ. Би энийг бас хэлчихье тийм. Энэ зөв сонирм байж магадгүй. Тэгээд багш бид дуусгач. За Бээжин хотын хойно чуулал таалганы зүүн урд байх нэгэн хотын нэр нь Суанхоо гэж. Манайхан бол яг монголчууд Шуанхоо гэдэг тийм ээ. Тий өөрөөр дуудаад байсан монголчууд. Суанхоо шүү тий. Тэгээд энэ Чингисийн засгийн үед Суанхоо хотод орчин цагийн одоо зохион байгуулалтаа цэргийн ангийн шинээр зохион байгуулаад цэрэг бэлтгэх газар байсан. Одоо манайхаар бол ялангуяа хятадын манжи хойд бүс нутгууд гарсан бослого хөдөлгөөн янз бүрийн тэр цэргийн илгээдгээ бэлтгэсэн. Тэнд одоо буу шийдэн буудах нэг янз янзын хөдөлгөөнд асгал хийж бэлтгэж байгаа нөхдүүдийг явуулдаг. За тийм цэргийг тэр хотод бэлтжсэн юм байна. Тэгээд Чин улсын одоо хойд нутгууд гарсан бослого хөдөлгөөнийг дарангуулахаар бэлтгэдэг байсан юм шүү дээ. За иймээс цэрэг суух хотоос томилон утсан цэрэг ангийг бол Суанхоо цэрэг гэж нэрлсэн гэж үү. Тэгээ одоогоор олдоод байгаа түүхэн мэдээнд бол 1881 онд Суанхоо цэрэг чинь хүрээнд хамгийн анх иржсэн байл ш. Тэг. Яг цөөнд одоо 40 цэрэг мөрөл голцоо байсан юм бэл. Голцоо амганыг хамгаалдаг тийм үүрэгтэй. Могдгоо тэрэн дотор одоо хятад Монгол, өвөр Монгол янз янз байсан юм шүү дээ. Цэргүүд юу. Тэгээд энэ зодооны асуудал дээр яг Саандаа амбан болон явсан зам болтны харилцаа юугаар илэрч байгаа гэхээр энэ зодооны тэр хэрэгт гол оролцсон тэр Яман Чимэд гэж хүний нэг хүү гараад идэг тийм. Бас яг оновчтой баримтуул байхгүй да. Тийм ам мэд яваад. Тэр Яман Чимэд гэж хүн бол Богдааны ойрын шатар төвшин хүн байсан юм шүү дээ. Зодооны хороол яг нэг жоохон тэр үеийн хөргөтэй мөнгөтэй боломжтой яаж яг сааг бол хөвгт байсан юм байл үү тийм. Тэгээд тэр зодоонуудын нөхөр хотголтод ороод тэр нь ойрын хүн учраас Саандаа нас тэрийг хөвгтөө нуугаад оронд нь тэр нэг зодооны үчээд чулуун мод Саандаа шийдээд арай гадаас үүдээ ойрхон байсны жоохон мэдрэл мотоод нэг ламыг барьж аваад явуулсан юм билээ шүү дээ. Тэгээд нөхрөд бол хамаг хэргийг тохоод тэгээд тэр хэрэг бол ингээд дууссан тийм ийм тухай. Энэ дээр бол энэ хоёрын хоорондын харилцаа маш гарч байгаа тийм. Энэний цаана бол нөгөө энэ үе цаг үед бол Богд хаан бол ер нь халах Монгол төдийгүй нийт монголчууд дунд бол нөгөө
шашинны талаас ихэндээ те их гол хүн байсан учраас нэр хүнд маш өндөр нөлөө маш ихтэй байсан юм бэл. Тэгээ энэ хоёрын одоо асуудал бол их гарч байгаа. Тэгээ Саанда ямар сайндаа Бадамд орчтой одоо энэ модж явах тэр үед бол би нөгөө Монгол журган заалдаад сүүлдээ Бадамд орж ялагдаад хүрээнээс явж байгаа шүү дээ. Одоо нутгараа яваад. Тэгээ тэр хооронд бол одоо Саанда ч бас богдоос иргэд айж исэн юм бэл. Богд учин тэр маш хүчтэй байсан. Тэгээ богдыг одоо аргалж урсан өөрөх гэж шагнуулж ярьж исэн тэр юм гарч байгаа байхгүй тий. За хоёр дахь нь хэлцээд болоо. Хоёр дахь нь болохоор яг тэр Монголын тусгаар тогтнолын өмнөх тэр нэг бага үйл явдал байгаа шүү дээ. Энийг бол би яриад явах манайх мэдэх гэж. Тэрэн дээр бол манай хоёрын бас хоорондын асуудал маш гарч байгаа. Орондоо биш цаас шийдэлцээл Саандаг ганцаардуулаад айгаа Саандаг ч Бээжингээс ямар ч дэмжлэггүй болчихсон. Эндээ нөхдүүд нь дэмжихгүй. Сүүлдээ нөгөө шонхоос иргэн нөхрөөс урвсан байгаа шүү. Цалин мөнгө аваагүй аюу удацсан. Тэгээ бослог гаргаад ургуцаад. За энэ нэг үйл явдал. Гурав дахь нь яг нөгөө 1911 оны тэр 11 сарын 21-нд хүрээнээс Оросын консулын зэргийн хамгаалтаар хоошоо гарах үед болж байгаа үйл явдлын тухай энэ хоёрын оролцооны тухай асуудал болцоо гарч байгаа тийм. Тэгээ энэ дээр яг нэг зүйлс сонирхуулж ихэд манай бас лонжлогч надад ярьж ирсэн одоо бас баримт байхгүй юм билээ л дээ. Саандаг хоошоо явж байхад энэ Сэлэнгийн аймгийн нутаг орчин бол тусгай мэрэгэн бууч явуулаад одоо мэрэгэн бууч юм да одоо юу гэж хэлхий. Даалуурч хэрэг бүлүүл юм уу да. Замд нь буудахч бас орлого хийж исэн юм билээ. Тэгээд нөхөр бол тэрийг мэдээд бас замаа буруулж яваад хоошоо ягтраа гарч явж байсан тийм. За нэг юм зүйл баярлалаа.